За, Holar Morgoris бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За, тэгээд хэдүүлээ House Dragon Season 3-ын episode 5 дугаар ангид орол ирлээ. За, тэгээд энэхүү анги руу орохоо өмнө намайг дэмжиж donation илгээсэн Мөнх Баяр гэдэг хүндээ маш их баярлалаа. За, ингээд episode 5 дугаар ангийн нэр маань бол Unbound and Unbent гэдэг ийм нэртэй анги байна. За, ер нь бол бүх хийхгүй, өвдөг сөгдөхгүй, тэгээ бууж өгөхгүй гэдэг иймэрхүү утгаар ер нь орчуулах таар бол бах. За, ийм нэртэй анги байгаа. За, энэ нэрний хувьд их юм бол их сонирхолтой. За, энэ болохоор энэ одоо House of Dragon Game of Thrones ертөнцийн нэг овгийн өрөө байгаа байхгүй. Энэ болохоор доорны Martell гэдэг одоо House-ийн одоо тийм гэр бүлийн бол өрөө байгаа гэсэн. Энэ овгийн өрөө байгаа. За, тэгээ энэ өрөө хэрхэн бий болсон бай? Мариам одоо энэ Martell овгийн тухай бас товчхон хэдүүлээ яри. Энэ анги дээр нэлээд олон удаа энэ Мариам Martell гэдэг хүн бол нэлээд олон удаа гарна. Тэгэхээр энэ хэн байсан бэ гэдэг дээр. За, анхны Aegon Targaryen 6 улсыг эзэлсэн. Үүний дараа Dorne-ыг одоо эзлэхээр дайн бол хийсэн. Түүний дүү Aesynia Targaryen бол ингээд дайн хийсэн. За, одоо яг энэ дайн хийх үеэр одоо энэ Dorne захирж исэн гүнж захирж исэн. Тухайн гүнжийн нэрийг Мариам Martell гэж нэрлэдэг байсан. За, энэ гүнж маань яасан бэ гэхлээр Aegon-д бол ер нь бууж өгөөгүй. Ингээд бууж өгөөгүй. Тэгээд партизаны дайн хийсэн баг. За, тэгээд партизаны дайгээд цэргүүдээ элсэн цөлд хуваан байршуулад тэгээд Aesynia луудаагаа очоод бол ингээд одоо тосгодыг, хотуудыг бол шатааж ясан ч гэсэн цэргүүд нь бол өхөөгүй. За, ингээд ийм партизаны дайн хийсээр хагаад Aegon бол Dorne-ыг бол эзэлж чадаагүй. Ингээд үүний дараа одоо Мариам Martell-ийн хүн Aegon-тай бол одоо эвлэрийн инхийн гэрээг бол хийж чадсан байгаа. Ингээд Martell овог өөрсдийнхөө урайг юу болгосон бэ гэхээр Unbound, Unbent, Unbroken гэдэг ийм урай өгтэй бол ингээд болсон байна. За, ийм түүхтэй юм бол байгаа. За, тэгээ энэ кинон дээр яг энэхүү анги дээр бол хэд хэдэн дөрүүд яг энэ урайны дагуу бол үйл процессд болсон гэсэн үг. За, энэ болохоор Criston Cole бол тий би бол өвдөх сүгдэхгүй тэгээд би бол бууж өгөхгүй гэдэг юм шийдвэртэй хүрсэн. За, Aemond ч гэсэн тэгээ би бол бууж өгөхгүй гэдэг дээр очсон. За, Ormond Hightower ч гэсэн би бол бас бууж өгөхгүй, бас би өвдөх сүгдэхгүй гэдэг ийм бүгд иймэрхүү одоо үзэл баримтлаар бол юмд одоо энэ анги бол гарч байгаа тий хандж байгаа гэсэн. За, хэдүүлээ ангиа болохоор хэсэг сценээр бүх сценээр нь биш бүлэгт хуваарлаад ярьчих гэж бол бодож байна. Тэгээд бүлэгт хуваарлаад ярьчих гэж бол бодож байна. Яагаад тэгэхээр сценүүд энэ удаагийн анги дээр маш олон сцен гэж үсэрж байгаа учраас тэр болгон дээр ярих нь жоохон төвөгтэй байна. Тэгэхээр сэдвээр нь ярьчих гэж бодож байна. За, эхний ярих зүйл болохоор хэдүүлээ Oscar Tully болон Criston Cole-ийн айрмын хооронд болж байгаа үйл процессыг яриад тэгээд дараа нь Alice болон Aemond харан хал болж байгаа үйл процессыг ингээ багслаад яриад явчих гэж бодож байна. За, тэг киноны эхний хэсэг бол Oscar Tully-гийн айрам тэгээд Roderick Dustin Stark-уудын айрам хоёр ингээд нэг голын хөвөн дээр байгаагаар дүүрсэл эхэлж байгаа. За, энд юу болж байгаа гэхээр өмнөх анги дээр Rhaenyra тэ Oscar Tully-гийн айрмыг Tumbleton хот руу дуудсан байгаа. За, тэнд бол тулаан болно. Тэр хотыг чөлөөлөхөөр Oscar Tully болон Stark-ийн айрмууд бол ирж байгаа. За, тэгээ ингээд иржсэн чинь замд нь Criston Cole-ийн одоо айрам хурж ирээд эдний гатлах том голын гүүрийн ч эвдээ ийцсэн байгаа. Тэгээ Criston Cole болохоор өмнөх анги дээр Tumbleton-д очоод Ormond Hightower-тай нэгдэхүү гэдгсэн чинь нэгдээгүй. Тэгээд одоо Givin буюу Hightower, Alicent татны ах Hightower, Givin Hightower Criston Cole-тай хамт явж байгаа. Тэгээд манай Criston Cole Givin Hightower-ыг ятгаад тэгээд партизаны дайн руу шилжсэн байгаа. За, ингээд мань хэд энэ голоор гарах гэсэн чинь гүүрийн эвдээ хийцэн. Тэгээд тойрч гарыг бол маш дахиад айгүй урт хугацаанд явах болж байгаа учраас ингээд ийм асуудал үүсэж байна. За, үүн дээр болохоор Oscar Tully одоо Roderick Dustin тий хэлж байгаа хгүй. За, би очоод тэр чи надаа ингээд тийш явах зөвшөөрөл өгчихтэй би очоод ингээд энэ Criston Cole-ыг бүгдийг юу ч хятчи алаа ичээ гэдгсэн чи мань хүн тэгээд хэрэггүй гэдэг санааг бол хэлж байна тий. Тэгээ яг өөрийнх нь аргаар үзье гэдэг юм гэж байгаа. За, тэгээ үүний дараа болохоор манай Criston Cole хурж ирээд ингээд эдний одоо энэ жижиг юуг бол ингээд шатаачиж байгаа. Одоо кемпинг те ингээд шатаачиж байгаа. За, ингээд Criston Cole цаашаа явж байгаа. Дараагийн бас таарах том голыг очоод гүүрийн бол устгахаар ингээд явж байна.
За тэгсэн чинь юу байсан бэ гэхээр Оскар Таалигийн айрам эдний голд нь ингээд зангуунууд хайчихсан байсан. За ингээд зангуу хаяад энэ моргуу болоод эдгээр явах процесс нь бол удааширч байгаа. За ингээд энэ хэд маань моргуу болонгуудаа явгнаар цаашаа явж байгаа. Тэгээ явгнаар явахдаа замаа өөрчилсөн. Тэгээд маш бартаатай зам руу ороод ингээд хугацаа бол алдсан баг. За энэ хооронд нь манай Оскар Таалигийн айрам яасан бэ гэхээр хугацаа хожоод дараагийн голоороо элидийн гатлаад гарчихсан баг. За би энэ дүрсийг гаргачих. Дараагийн голоор бол гаталж гараад тэгээ гаталж гарсныхаа дараа харин юу болсон бэхээр за энэ дарагдаж байна тийм ээ. За ингээд гатлаа гарсан. Тэгээ гаталж гарсныхаа дараа гүүрийг нураачихсан байсан гэсэн үг. За ингээд за энэ дээр тэг гүүрийг нураачихсан байсан. Тэгэхээр яасан бэхээр Оскар Таалиг бол одоо маш ухаалаг стратегч тийм төлөвлөгөөтэй үнэхээр бас мундаг удирдагч байна гэдгийг бол ингээд хэлээ харж байна. За тэгвэл гүүрийн наатлын хэсэгтээ Тарарын авгийн жижиг тугийг ингээд наацсан байгаа. Энд дээр жижиг тугийг наацсан. За ингээд аль үжээ Оскар Таалиг болон Старкийн айрмууд энэ гүүрээр гатлангуудаа энэ гүүрээ эвдчихсэн. Ингээд ийм дүр зурагтай байна. Ингээд Кристен Колын айрам голын наа тал ингээд гатсан. Ийм их дүр зурагтай болсон. Үүний дараа Кристен Кол одоо хин Гвин Хайтауэр хоёрын хоорондох яриа болно. За тэгээ юу болсон бэхээр өмнөх анги дээр бол Кристен Кол ятгах жагаад Гвиний аваад ирсэн шүү дээ. Тэгээ одоо Гвин Хайтауэр бол хэлж байгаа яг энэ ангийн турштай. За Кристен Колыг Хайтауэр авахт зүтэг те Чамшиг Баатарг бол бид бол ингээд одоо Үлэх Баатар бол аавна манай авахт зүтэг гэдэг ийм саналуудыг тавьж байгаа. Өөртөө ажилуулах саналыг тавьж байгаа. Тэгээ Кристен Кол ингээд зүтгээд Кристен Колтой хамт ингээд хамтраад итгээд явж байгаа. Тэгээ яг энэ дээр бол Кристен Кол хэлж байгаа шүү дээ. За би бол Хайтауэр авахт зүтгэхгүй би альч ноёнд зүтгэхгүй. За одоо би бол яг Кристен Колын зорилго юу вэ гэхээр яг ингэж одоо баатарлагаар тулдаж явж байгаад тэгээд амь үрэгдэхэл ерөөс өөхөх зорилготой байна. Тэгээд би одоо альч хатанд дүүслэхгүй, альч авахт үйлчлэхгүй. Тэгээд миний эцсийн зорилго бол ерөөсөө өөхөх гэдэг дээр ингээд ярьж байгаа. За ингээд Гвин Хайтауэр ойлгоод үүнийг нь ойлгоод тэгээд ерөнхийдөө Кристен Колд хууртагдсанаа нэг талдаа баг хууртагдсан тий хууртагдсанаа ерөнхийдөө бол ингээд ойлгосон ийм процесс бол ингээд болж байгаа. За тэгээд төгсгөлийн сцен бол ой дунд бол байгаа. Тэрийг хэдүүлэх сүлд нь ярих гэж бол ер нь бодож байна. За ингээд дараагийн хэсэг бол одоо харан хаал. За харан хаалд юу болж байгаа гэхээр харан хаалд болохоор өмнөх анги дээр Ренера харан хаалыг Эмон Таргараныг одоо алсан хүнд харан хаалыг өгнө гэд хэлсэн баг. За тэгэнгүүт өгсөн. Тэгээд ээж аваа одоо харан хаал руу ингээ маш олон алуурчууд бол ингээ харан хаал руу бол ер нь бол явж байна. За тэгвэл яг энэ киноны жижиг хэсэг дээр за би тэр нэг ямааны хэсгийг гаргаж ирээд ирэх. Түр хүлээж байгаа. За энэ. За тэгээд харан хаал маш олон алуурчууд ирээд байгаа. Тэгээ энэ өмнөх анги дээр болохоор харан хаал Кристен Колын айрам ирсэн шүү дээ. Айрам ирсэн чинь Алиса Эмондыг байхгүй гэд явуулсан. Тэгээ тэр хэд ч бас хайгаад олоогүй. Тэгэхээр ямар тач Алиса бол энэ харан хаалын цайзд аль нэг өрөөнд бол хэнийг бол нуусан юм шиг байна. Эмондыг бол бүрэн нууж чадсан байна. За тэгээд Эмонд бол ямарч харан хаал бол байгаа. Ингээ Кристен Колын айран бол яваад өгсөн. Үүний дараа бол алуурчууд бол ирж байгаа. Ренера харан хаалыг Эмондыг барьж авчирсан хүнд бол харан хаалыг өгнө гэсэн ишээд маш их алуурчууд бол ингээ ирж байгаа. За тэгээд яг Алиса гарч ирэхийн өмнөхөн хар ямаа байгааз. Тэгэхээр хэдүүлээ өмнөх одоо ангиуд дээр ярьжсэн Алиса бол одоо Green Mange байж магадгүй те. Тэгээ бас ер нь яг шолон байгаа. Тэгээд мань хүн одоо тэр нэг ивэртэй юм амтан байсан шүү дээ. Тэрний дүрч хувирж байгаа, ямааны дүрч хувирж байгаа. Тэгээ мань хүн гарч ирэхийн өмнө энэ Алиса гарч ирэхийн өмнө дандаа ямаа гарч ирдэг. Дандаа ямаа гарч ирдэг тийм ээ. Өмнөх анги сэснүүд ч гэсэн бас ямаа гарч ирдэг. Тэгэхээр мань хүн бол энэ ямааны дүрд хувираад ингээ явж идэг. Тэгээд яг араас нь бол одоо мань хүн гараад ирж байгаа. За ингээд энэ гурван хүн эднэртэй ингээ ярьж байгаа те гурван алуурчинтай ярьж байгаа. Тэгээ энэ гурван алуурчинтай ярихдаа харан хаалын тухай бол ингээ ярьж байгаа хгүй анх хэрхэн яаж баригдсан те ямар хуу байдлаар бол ингээд баригдсан бэ гэдэг талдаар бол ингээд тэдэрт бол ярьж байгаа. За харан хаалын түүхийн талаар хэдүүлээ өмнө ч гэсэн ярьжээс учраас энэ удаа нэг дэлгэрэнгүй ярихгүй өнгөрчээ гэдэл бодож байна. За ингээд сарсан багуу ханаар энэ хүмүүс рүү дайраад тэгээ энэ хэд маань ерөнхийдөө ингээ айгаад яваад өгч. За энэ хэсэг дээр бол ингээд энэдэг бол айлгаад явуулсан. За үүний дараа Эмонд бол ингээ сэрж байгаамаа.
Тэ. Тэгээд энэ хэсэгтэр болохоор Эмон сэрэг хүйд вагар харагдаж байгаа зү тийм ээ. Тэгээ ингээ вагар луу намайг нэрхэнд буруу дуудаад байна гэсэн. Вагар луу бол ингээ харагдаж байгаа. Тэгэхээр энэ вагар лууг харагдаж байгаа хэсэг дээр болохоор хэдүүлээ яах вэ гэхлээр юу ядчих байгаа. Луу тэгээд таргарын хоёрын хоорондох холбоосыг бол харуулж байна тий. Тэгэхээр одоо тэр хоёр ингээд хоорондоо холбогддог гэдэг тэр санааг бол ингээд ер нь бол харуулж байна. За үүний дараа Эмонд бол маш айсан байдалтай бол ингээ харагдаж байна. Тэгээд зүүдэлсэн тийм ээ. Одоо өөрийгөө ах Эгоныг бол ингээ шатаасан шүү дээ. Одоо өмнөх сессн дээр бол Эгоныг бол шатаацсан. Тэгээд одоо Эгон шатж байгааг бол би харсан гэдэг дээр бол ингээд юм байгаа. Тэгээд дээрэс нь Эмонд эн чинь маш айсан байдалтай Алисад бол тэрвэрлсэн байдалтай ингээ харагдаж байна. Тэгээд тэрвэрлтийн өнцгийн нөртөл таад харах юм бол мань хүн ингээ цээжиндээ яг ээжийн одоо тий Эмондыг бол тэрвэрсэн байна. Тэгээ манай Эмонд бол ер нь бол юу штэ. Ер нь бол юм настай эмэгтэйчүүдэд бол дуртай. Дуртай гэхээс илүүтэйгээр ихийн хайрыг одоо ингэж өгүүлдэг ийм хүү бол байгаад байгаа шүү дээ. Тэгээд хоёр дахь шалтгаан бол ерөөсөө Эмонд бол вагар луу байхгүй бол ерөөсөө өөртөө итгэлгүй, зориггүй гэдгийг хэдүүл эндээс харж болж байгаа. Вагар луу байгаа учраас мань хүн бол өөртөө итгэлтэй, зоригтой тий. Тэгээд вагар луун л одоо өөртөө тэр бүх зүйлийг бол өгдөг гэдгийг харагдаж байна. Тэгэхээр эндээс нэг сони юм бол юуны ажиглагдаж байна. Ер нь өөртөө итгэлтэй болдог шалтгаан нь бол Эмондын хувьд бол луу юм байна. Хоёрдугаарт ер нь Эмонд лууг удирдаад байна уу? Вагар луу Эмондыг удирдаад байна уу гэдэг юм сони юм гарч иж байгаа ч тий. За анх Лукийг одоо тий луу алсан. Тэгэхэд бол Эмонд удирдах чадаагүй. За түүний дараа ингээ хот тосгодыг тулаан дээр хүртэл бас Эмондыг луугаа удирдах чадаагүй. Одоо яг энэ удаадар ч гэсэн вагар луу яваад өгч байгаа. Нисээд Эмонд орохоо нисээ өгч явчих. Тэнгүүд луу байхгүй байхад Эмонд маш их төгшүрт болж байгаа. Өөрийгөө хинч бишээр мэдэрж байгаа. Өөртөө итгэлгүй байдалтай болж байгаа. Тэгэхээр магадгүй эсрэгээр луу таргарыг удирдах байвал яах вэ? Тэгээ магадгүй луу вагар луу Эмондыг удирдах байвал яах вэ гэдэг ийм зүйлийг бол ингээд харуулж байна. За тэгээд дараагийн сцен бол дахиад нэг сцен байгаа. За үүн дээр бол энэ сценийг олчих. За үүн дээр бол Жокер манай Эмонд мань дахиад бас яг өөртөө итгэлгүй байдлыг бол ингээ гаргаад хараад сандраад ингээ явж байгаад тэгээд юу болж байгаа. Эмонд Алис хоёр дахиад ярилцж байгаа. Энэ хоёр ярилцж байгаа. Тэгээд үүний дараа юуны тухай ярьж байгаа нөхөр хүүхэд насны траумагийнхаа тухай бол ярилцж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр хэлж байгаа би бол одоо Эгон өөрийнхөө ахыг бол би шүтдэг байсан, түүнийг биширдэг байсан. Гэтэл одоо тэр намайг бол одоо ингээ балсан, тэр намайг доромжилдог, тэр намайг ингээ тамалдаг байсан ингээ. Тэгээд хэдүүлээ яг энэ тухай сценийг харах юм бол бүр сессн 1 рүү буцах юм бол тий. Ингээд луугийн үүрэн дотор Эмонд Джейс, Лук, Эгон 3 нийлж байгаа түнд гахаа өгдөө шүү дээ. Тэгээ гахаа ингээ бэлгэлээ. Чи луугуугаа гахаа бэлгэлдэг сцен ч юм уу те. Ингээ бэлгэлдэг. Тэгэхээр ерөөхдөө тиймэрхүү ингээ сценүүдээр хэдүүлээ харах юм бол ер нь Эмондыг бол нэлээд доош нь хийдэг. Ингээ иймэрхүү юм хасаад трауматай болсон. Тэгээ мань хүн яасан бэ гэхээр энэ бүх зүйл өөртөө итгэлгүй байд сэтгэлийн дарамт энэ бүх зүйлийг давж байгаа ч гэсэн эцсийн үр дүндээ яаж байгаа гэхээр би бол Эгоныг бол заавал олж аалнаа гэдэг дээр ингээ зогсож байгаа гэсэн тий. Би бол буужхгүй, би Эгонд буужхгүй, би Эгонд сүгдэхгүй, би Эгоныг дагахгүй. Тэгээ яг нөгөө энэ киноны нэр шиг тийм ээ. Би түүний өмнө өвдөх сүгдэхгүй, гэтээ би буужхгүй. Тэгээ би Эмондыг бол ингээд олоод устгана гэдэг ийм шийдвэрт бол хүрж байгаамаа. За үүний дараа дүрс дахиад үсчээд идэл дахиад Эмондын сценийг ярив. За ингээд дахиад алуурчууд бол хааран хаалт ирж байгаа тийм ээ. За энэ дээр дахиад хааран хаалт бол ингээд дахиад алуурчууд бол ирсэн. За тэгээд манай Алис маань бол яаж чадаагүй. Тэгээд үүний дараа Эмонд гарч ирээд энэ 3 одоо алуурчтай бол тулдаад ингээд ялж байгаа. Тэгээд ялаад ингээд Эмондтой холбоотой сцен бол дуусч байна. Тэгээ Эмондын бие бол нэлээд сайжирсан. За мөн үүн дээрээс Эмондын тулгааны чадварыг бол одоо хэр сайн бэ гэдгийг бол хэдүүлээ эндээс бол ингээд харж болж байна. За дараагийн ярих сцен бол Алисент болон Хелена түүний охин хоёрын тухай сцен бол байна. За ингээд яг энэ сценыг шилжихийн өмнөхөн хэдүүлээ нэг муурны сценыг харнаа. Нэг хөөрхөн. За би тэрэн дээр тавьж ирэх. За өнгөрчлөө. За ингээд Орвайл мистер явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь муур харагдаж байгааз. Муур ингээд за энэ дээр. За энэ нэг муур ингээд
тавьж байгаас гадж байгаа байхгүй. За тэгэхээр ямар тааж Адам, Аалан хоёр. Аалан нахан тий. Аалны Адам бол одоо Ренерегийн зөвлөх болсон байгаа тий. Зөвлөх суудаг болсон. Тэгээ Аалан муур авчирч тэжээхийг зөвлөсөн. Тэгээ муур ямдаж мууруудыг авчирч ингэж тэжээж байна. Тэгээд ерөөс энэ ангид хулган болон хар харагдахаа болсон. Тэгэхээр энэ арга нь бол үр дүнгээ бол өгсөн юм шиг харагдаж байна. Тэгээ хоёр дахь сонирхолтой юм болохоор та хэд энэ муурын сценийг хараад юу ч санаанд орж байна уу? Юу санаанд орж байна уу? Энэ Ария Старк тэгээ одоо үүнээс хойш ингээд 168 жилийн туршдаа энэ муурнууд энэ хааны ордонд байсан байна. Өсөж үржээд тэгээд тий одоо баг муурнуудын Game of Thrones хаан ширээнд төлөв тулаан баг болохоор болсон байна шүү дээ. Тэгээд энэс хойш ингээд 168 жилийн дараа Game of Thrones ертөнцийн хүртэл энэ муурнууд байж исэн байна. За тэгээд энэ муурнууд яг season 1 дээр Arya Stark тий хааны ордны мууруудыг хөөгөө тоглож идэв шүү дээ. Тэр сценийг ингээд санагдуулам гоё хэсэг бол ингээд гарсан. За хэдүүлээ Alicent болон түүний охин Helena руу очицгоё. За ингээд Orwell Master яасан бэ гэхлээр Alicent-д юуны за нэг юм авчирч өгч байгаа юм. За Orwell Master бол ерөөсөө өмнөх сизнүүд дээр бол Alicent-д бол үнэнч байсан. Тэгээ Alicent бол маш их тусалж байсан. Энэ хоёр бол ингээд ер нь бол найзууд бол гэдэг нь бол ингээд ер нь бол харагдаж байгаа тийм. Тэгээд Alicent өөр хэлсэхдээ чи бол миний найз гэдгийг бол ингээд хэлсэн байгаа. За тэгээд түүнд болохоор нэгэн юм цай авчирч өгсөн. Энэ цайны нэрийг сарны цай гэж нэрлэдэг шиг санагдаад байна. За энэ цай нь ямар үүрэгтэй вэ гэхлээр жирэмслэлтээс хамгаалдаг. Тэгээд жирэмсэн болсон бол одоо хүүхдийг бол одоо ингээд байхгүй болгодог, золбуулдаг тийм цай байгаад байхгүй. За тэгээд яагаад үүнд авчирч өгч байгаа вэ гэхлээр ерөнхийдөө Orwell Master болохоор өмнөх одоо ангиудын Alicent бол энэ цаг бол маш олон удаа авчирч бол өгж байсан. За яагаад тэгэхээр Viserys хаанаас орсны дараа Alicent, Criston Cole хоёр бол юм харилцаатай байсан. За тэгээ үүнээс мэдээж жирэмсэн болохын тулд энэ цаг бол маш их ууж исэн. За ингээд Orwell Master түүнд туслаад тэгээд Alicent охиндоо бол энэ цаг уулгах гэж байна. За яагаад охиндоо уулгах гэж байгаа вэ гэхлээр манай Helena маань бол жирэмсэн болсон байгаа. Тэгээд хэрвээ одоо Ренерэ хатан үүнийг мэдэх юм бол энэ бол маш том аюул болон хэрвээ бүр хүү төрөх юм бол дахиад хаан ширээ залгамжлагч хүү бол төрж байна. Тэгэхээр бүр аюултай байдал бол үүсэж байна. За тийм учраас энэ цайг бол ингээд гэж хэлсэн. Гэхдээ манай Helena бол уухгүй гэсэн. За Helena охины тохоор ярих юм бол мань хүн бол өөрийнхөө байхыг хүсэж байгаа. Энэ бол миний бие, миний хүүхэд. Тэгээ би ингээд одоо үүнд захирагдмааргүй байна. Би та хэдийн тоглоомоос залхаж байна. Тэгээ би ингээд өөрийнхөө баймаар байна гэдэг зүйлийг хараад эсэргүүцэж байгаа. Харин Alicent болохоор яг улс төрийн тоглоомоор өнцгөөс харж байгаа тийм ээ. Тэгээд яаж байгаа вэ гэхлээр яг энэ дүр зурагтай одоо ингээд охиныхаа нүү царайнаас ингээд барьчихж байгаа дүр зураг ба штэ. Энэ дүр зураг бол хэдүүлээ маш олон удаа харж байсан тийм. Анх Aegon-ыг яг ингэж барьж байсан, Aemond-ыг барьж байсан маш олон зүйл дээр одоо ингэж хүүхдүүдийг шахаж байсан. За яг энэ дүр зураг бол ингээд эндээс харагдаж байна. Тэгэхээр Otto Hightower өөрийнхөө хүүхдийг хаан ширээний тоглоом руу оруулсан. Тэгээд өөрт нь ямар ч сонголт байгаагүй. Тэгээд өөрийнх нь амьдрал зүгээр юу байсан бэ гэхээр зүгээр л арга, зал, мэх тэгээд юу л байсан. Ерөөсөө л өөрийнх нь амьдрал одоо хаан ширээний суудл эрх мэдлийн төлөөх тоглоом байсан. Хүмүүс өөрийнхөө төлөө ерөөсөө огт яваагүй. Тэгээд өөрийнхөө хүсэл сонирхлын төлөө ерөөсөө огт яваагүй. Өөрийнхөө хүчсэн зүйлийн төлөө яваагүй. Тэгээд хаан ширээний тоглоомын төлөө явж байгаад эцсүүлд нь юусэн бэ гэхээр өөрийнхөө хүүхдүүд нь ч өөрийнхөө тоохоо болцсон. Тэгээ хүүхдүүдтэй ч яг ээжийн хайрыг үзүүлж чадаагүй. Тэгээ хүүхдүүд нь ч ээжээ тоохоо болсон. Иймэрхүү нөхцөл байдал үүссэн. За тэгээд мань хүн одоо ч яаж байгаа гэхээр охиндоо яг тэрийг тулгаж байна тийм ээ. Яг энэ тоглоомыг тулгаж байна шүү дээ. Ийм болох юм бол улс төрийн тоглоом тулгаж байна. Харин Helena-г ярьж байгаа зүйл юу гэхээр одоо зүгээр л ингээ орхио. Тэгээ хов тавиланд нь орхиё. Тэгээ би хүүхдэд төрүүлье. Тэгээд хүүхдтэй хамтарч тоглоом бол тоглохгүй гэдэг. Улс төрийн тоглоом тоглохгүй гэдэг үнцгийг бол гаргаж байна. Харин Alicent бол эсэргээр энэ бол ингээд болохгүй гэдгийг ингээд удирдах гэж мөн адил оруулж байна. Тэгэхээр одоо Hightower Alicent-ыг удирж байсан. Alicent эргүүлээд одоо хүүхдүүдэд гэсэн удирдахыг оролдож байгаа. Ийм дүр зургийг хэдүүлээ харж болж байна. За ингээд үүний дараа энэ хоёр ойлголцоогүй. Үүний дараа дүрс үсрээд дахиад цэцэрлэгт байгаа хэсэг дээр хэрэг очие. За энэ цэцэрлэгт байгаа хэсэг. За энэ жижигхэн охин бол Жихерия билүү нэрийн буруу дуудана. Жихерия
хүн билүү? Жихэрийн охин тий Хеленийг охин бохгүй. За тэгээд Жихэрийн охинд ингээд энэ Ревекийн авгалдааны тухай ярьж байна л да. Тэгээд энэ авгалдааг анзаарахгүй өнгөрч гэсэн чинь айгүй олон удаа гарч ирээд байхгүй энэ авгалдааны тухай. За тэгээд энэ ногоон авгалдаа ногоон байхлаар бол хортой байдаг гэдгийг ингээ охиндоо хэлж байгаа. Хортой байдаг гэдгийг хэлж байна. За тэгээд үүний дараа Алисанд Хелен хоёр уулзалдаад Алисанд хэлж байгаа. За цай бол харга бүтээгүй тий. За тэгвэл одоо юу вэ? Хойлоо зүхтээ. Тэгээд өөрийнхөө ингирийн зүйлтийг шивгчэндээ өгсөн тэр намайг зүхтаалгана. Тэгээд зүхтаалгас. Тэгээд Жихэр охиныг яах юм гэсэн чинь мань хүмүүс шууд орхиод явъя гэж байгаа. Орхиод явъя тэгээ буцаад дараа ирээд авч олно гэдгсэн чинь Хеленэ мэдчихэж байгаа ш тий. Та худлаа ирж байна. Тэгээд би бол охиноо бол орхихгүй тий. Одоо угсан жирийнхэд бол орхихгүй гэдэг. Ингээд тэгэхээр энэ дээр хэдүүлээ нэг зарим зүйлийг ингээд ялгааг харж болж байна. Хеленэ бол ерөөсөө шудраг ясны бэлэг тэмдэг байгаа байхгүй тий. Тэр одоо өхөх байсан ч хувь тавилан нь хаашаа ирэх байсан ч тэр тооцооллыг ерөөс хийхгүй байгаа. Улс төрийн тоглоомыг хийхгүй байгаа. Харин юу гэж байгаа гэхээр зүгээр л хүүхдтэйгээ хамт бай. Тэгээд өхвөл одоо баг энэ ч ингээ хүүхдүүдтэй хамт өхье тий. Түүнээс улс төрийн тоглоомыг бол хийхгүй гэдэг дээр бол ингээ байж байна. Харин Алисанд болохоор улс төрийн тоглоом хийж байгаа. Тэгээд Эгоныг өхөл рүү түлхсэн, Эмоныг ч өхөл рүү түлхсэн. Одоо тий Хеленэ охин аваад амьд гараад амар тав амьдрыг гэж байгаа ч гэсэн яаж байгаа гэх өөрийнхөө ачиг ч гэсэн өхөл рүү түлхэж байгаа. Тэр өөрийнхөө амар тайвны төлөө ингээд улс төрийн тоглоомыг хийж байгаа ийм дүр зураг байхгүй. Харин нөгөө талд Хеленэ бол шудраг байдлыг бол эргэлж байгаа. Тэгээд охиноо бол заавал авч явна гэдэг. Ингээд энэ хоёр оройн дараагийн сцен дээр зүхтах гэж оролцсон. За тэгээд хинд баригдсан мөхөл Месириад ингээд баригдчихэж байгаа юм тий. За ингээд Месириад баригдаад за хэдүүлээ Месирийн тухай одоо ярьчих гэж бодож байна тий. За ингээд Месириад яригдаа тэгээд Месирия Алисанд хоёрын хооронд яриа өрнсөн. Алисанд ямартаач мөн адил Месирийг ятгаад тэгээд Месирия Ренере хоёрын хооронд жоохон ч гэсэн яс хаяад амьдсан болов уу гэж бодож байна. Тэгээ өмнөх бас сцен дээр яаж байгаа гэхээр Алисанд бас Месирийг нэг жоохон ансан тийм үйлдэл гаргасан. Тэгээд ямартаач Месиригийн дотор бол Месирия Ренере хоёрын хооронд бол жоохон ч гэсэн ингээд ясыг бол хайсан болов гэж бол энэ анги дээр харагдаж байна. Магадгүй дараагийн анги дээр Алисандыг зүхтах ч юм уу те Алисандд магадгүй бас туслах тийм суур тавигдчуудаа гэдэг дээр бол ингээд ярьсан. Ямар ч ятгалганд нь бол Месири бол орчих шиг болсон. За ингээд энэ хоёр өрөөндөө байжсэн чинь хин яг саний сцен дээр хурчээ. Саний сцен дээр дахиад нөгөө ногоон авгалдаа гарч ирж байгаа. Тэ ногоон авгалдааны сцен гарч ирж байгаа. Ухраад ирэх. За ингээд те. За тэгвэл гот ингэж аахгүй. Хеленэг нэг юм яриад Хеленэ тэ ногоон авгалдааг харуулж те. Тэгээд Хеленэ болохоор би одоо гармаар байна. Би одоо гадаа сар гарч байна. Би сарнд гармаар байна гэдэг хэлс гарч байгаа ш тэ. Тэгээ үүний дараа ногоон авгалдаан хэсэг сцен шилжиж байгаа. Тэгэхээр энэ ногоон авгалдаа бол хортой. Ногоон авгалдаа бол хортой гэдгийг хэлж өстэй. Тэгэхээр ямарваа нэгэн хоёр таамаг байна. За эхнийх нь болохоор за ямартаач Алисанд ч юм уу Ренеред ч юм уу те нэгэн хортой зүйл бий болж байна. Тэгээ уруулт шаруулт бий болж байна уу гэдэг нэг таамаг байна. Тэ хоёр дахь нь болохоор магадгүй Алисанд юм уу Хеленэ хоёрын хордож өгөх гэж байгаа юм биш үү те. Тэ магадгүй Алисанд охиндоо хор өгч байгаа юм биш үү. Нууцаар хор өгөөд хүүхдийг устгах гэж байгаа юм болов уу? Эсвэл Хеленэд хор өгч байгаа юм болов уу? Хеленэд хор өгөх шалтгаан байхгүй. Тэгэхээр магадгүй Алисанд хор өгөх гэж байгаа юм болов уу? За ямар тааш нэг иймэрхүү юм ирээдүйд болох юм шиг байна гэдэг ийм таамгийг энэ сценээр харуулад байгаа юм болов уу гэж бол бодлоо тийм ээ. Хальт гараад өнгөрсөн бол тэгж бодохооргүй да. Ангитлаа олон удаа гаргаж байгаа учраас иймэрхүү таамгийг бол дэвсүүлж байна. За ингээд үүний дараа сцен маань шилжээд Алисанд Хеленэ хоёр маань санамсгүй байдлаар нууц хаалга болсон. За ингээд нууц хаалга руугаа орсон чинь нөгөө талд нь муур гараад ирдэг тий. Тэгээ муурнаас цочоод за энэ сте ингээд нууц хаалга болдог. За тэгээд энэ хоёр ингээд нууц хаалгаар ороод тэгээд нөгөө талд нь ингээд хаалганд тацуу тэгээ буцаа явах гэсэн чинь нөгөө энэ хаалга нь хаагдцсан ингээд өрхөнд орцсон байдалтайгаар ингээд энэ Алисанд Хеленэ хоёрын маань ингээд дүр зураг бол ингээд ерөнхийдөө иймэрхүү байдлаар бол ингээд зогсож байгаа. За дараагийн хэсэг. Дараагийн хэсэг бол алтан нөмөрхтнүүд буюу демоны тухай ярив. За энэ хэдийг хэдүүлээ бүрэн яриа дуусгах гэж бодож байна. За алтан нөмөрхтүүдийн сцен рүү буцаад ирэх. Доох. За Ренере хатны юу болж байна тийм ээ? Хурал болж байна. За тэгээ хурал дээр бол
хотод болж байгаа аллагын тухай ярьж байгаа. За энэ яг хаанаас энэ хотод юу аллага болоод юу болоод байгаа вэ гэдэг дээр товчхон ярив. Өмнөх анги дээр одоо хот дотор хотын хан дээр Ренераг одоо бутчуудын хатан хаан гэдэг тийм бичиг ингээ хин чинь бичсэн байсан. Тэгсэн чинь мань хүн уурлаад стрессэндээ одоо хотын лютер те хотын одоо алтан нөмөрт буюу хотын цагдаа нар аахгүй. Тэгээд алтан нөмөрт цагдаа нарыг яриа авчихад алтан нөмөртүүд хэрэг жоон төвхтэй. Цагдаа нар те цагдаа нарыг очиод энийг шийдээ тэр хүнийг олоо гэсэн чинь нөгөө цагдаа нар нь жоохон харгас. Ер нь бол одоо энэ цагдаа нарын ахлах лютер гэж залуу байхгүй. Тэгээд мань хүн бол ер нь жоохон аллах дуртай юм харгас гар тэгээд жоохон ширүүнээр ингээд хандцсан. За тэгээ үүнээс болоод одоо энэ тухай ярьж. Тэгээ үүнээс болоод ингээд нэлийн ширүү одоо хотын иргэдийг ингээд нэлийн аллах маллах гэдэг нэлийн хатуу ширүү ингээд болж байна гэд. Ингэс нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь болохоор Ренера энэ алтан цагдаа нарын цалин өгөөгүй. Тэгээ ирсэн мөнгөө ард дээр ядуу яар дээр гэдэг хоол өгөхөж зориулцсан байгаа. Тэгээд Мессерия ингээд Ренерад ятгах байгаа. Тэгээд ард дээр гэдэг юм хийлгээ гэдгсэн. Тэгсэн чинь маань хүнд бол ингээд зөвшөөрөг. За тиймэрхүү дүр зур тиймэрхүү процесс болцсон байгаа. Тэгээд ингээд цагдаа нар цалингүй байжсэн чинь хот дотор нь аллаг гараад эхэлсэн. Тэгээд цагдаа нарыг алаад эхэлсэн байгаа. За тэгээд одоо үүнд юу болж байгаа. Тэгээд ингээд цагдаа нар иймэрхүү хэрэг болсон байна гэдэг демон таргирын. Демон бол ярьж байгаа. За демон болохоор одоо анх энэ цагдаа нарын бол одоо удирдахч байсан, ханхуу байсан. Тэгээд цагдаа нар одоо лютер бол демон бол одоо нэг тал сайн найз ингээ хэлчихэд бараг буруутгахааргүй байхгүй. Тэгээд одоо энэ цагдаа нарыг алаад байгаа хэргийг бол шийдье гэдгсэн. Тэгсэн чинь Ренер болохоор одоо Вейгер руу яваад за ямтаж юу Ренера лууны араас демоныг явуулсан чинь демон явахгүй цагдаа нарын хэргийг биш шийднэ гэдэг. Ингээд демон хэсэг болчихж байгаа. Хэсэг бол болоод гэж байгаамаа. За тэгээд түүний дараа хот дотор одоо энэ лютер те. За хажуудах нь лютер байгаа. Лютер болон демон хоёр яг тухайн хэргийн тухай ярилцаал явж байна те. За бити чи алгаа хэтрүүлсэн биш юм шүү гэдэг ингээд ялгаа. За тэгээд яг ингээд ийм хэсэг явж байсан чинь нүдэн дээр нь одоо хоёр энэ амар дуруу ёо sorry. Жохо хураач. Яна бандуулах гэдэг би. За тэр хэсэг гарахгүй. За тэгээд нүдэн дээр нь саний хэсгийг би блur болгочихно. За амар муухай сценээс юм. Тэгээд нүдэн дээр нь хоёр цагдаа алаачих. Тэгээд энэ хоёр цагдаа алахтаа яаж алаад байгаа гэхлээр хоолойг нь хэрчээдээ гизэн ингээ хүлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөнхийдөө үхлийн хувьд бол маш гутамшигт тийм муухай үхэл юм байна л та. Тэгээд энэ үхлээрээ ингээ алж байгаа. Тэгэхээр одоо хэн энийг хийгээд байна вэ гэдэг ийм зүйлийг ингээ ийм сцен бол байгаа. За тэгсэн чинь үүний дараа энэ сцены дараа за нэг энэ нэг ийм залуу гарч ирсэн ээ тийм ээ. Залуу гарч ирсэн ээ. Тагтаа нисгэж байгаа. Тэгээд тагтаа нисээд хаана ирсэн бэ гэхээр Ормонд хайд авд ирсэн. За ингэхлээр юу болсон бэ гэхээр энэ хот дотор аллаг хийгээд байгаа тийм ээ. Аллаг хийгээд байгаа хүн Ормонд хай тавар болж таарсан байх нэ. Тэгэхээр хэдүүлээ Ормонд хай таврын төлөв дараагийн хэсгээр ярий. За Ормонд хай тавар амтаж хийж байгаа юм байна. За ингээд дүрс шилжээд хэдүүлээ дахиад юунд дээр очив. Демон дээр очив. За ингээд демон болохоор цагдаа нартаа уулзж байгаа. Цагдаа нарын байранд тий. Цагдаа нартаа уулзж байгаа. За тэгээ цагдаа нар бол бослог гаргаж байгаа байхгүй. Одоо ууралж авах тэр цалингийн нөгөөгүй тий. Ингээд цалингийн нөгөөгүй. Тэгээд энэд ингээд ярилцаа демон үг хэлж байгаа байхгүй. За ингээд таа. Тэгээ яг хөө мань ингээд цагдаа нар ятгах чам тий. Одоо ингээд та нараа мандаар энэ бүх зүйл дуусны дараа та нар бол одоо хамгийн их шагналыг авах юм уу гэдэг. Эднийг уурайлаа. За энэ маань ч гэсэн демоны үгэнд итгээд ингээд байжсэн чинь зааллаг үлдсэнийг хүнийг бол бариад авсан байна. За тэгээд нөгөө хүнийг яргалж агаад мань хэд яаж байгаа гэхээр за ингээд мань хүнийг яргалж агаад мэдэж авсан. Тэгээ улнаас нь ингээд зоос олсон тий. Дээр хүн хан хүний ингээд символтэй юм алтан зоосыг л олсон. За ингээд хин дээр Ренерад орол ингээд тэр зоосыг авчирж өгөөд тэгээд энэ хэд маань болоод ард нь бол Ормонд хай тавар бол байгаа маа гэдгийг бол мэдэж чадсан байгаа. За энэ дээр хэдүүлээ одоо нэг юм ярилцъя. Тэр болохоор тухайн алгыг ер нь яг хэн хийгээд байна вэ? Тэгээ мань хүн хэлж байгаа шүү дээ энэ баригдсан хоригдлохоор би тэр хүний царайг хараагүй гэдгсэн. Тэгэхээр энэ дээр одоо энэ хотын цагдаануудыг алаад байгаа тухайн алуурчин бол царайг нь хинч хараагүй, хинч мэдэхгүй гэсэн мөртлөө алаад байгаа. Тэгээ гэрч байхгүй тий. Тэгээ бүр өдрийн цагаар хүртэл аллага үйлдсэн мөртлөө гэрч байхгүй байгаа. Тэгэхээр энэ таадад нэг зүйлийг санагдуулж байна. Энэ хэнийг санагдуулж байгаа гэхээр Аря Старкийг санагдуулж байгаа. Нүүргөө бурхад. За тэгэхээр Ормонд хай тавар бол одоо Эсэс рүү яваад тэгээд дооронд очиод яасан юм шиг байна.
нүүргүү бурхтаа одоо тий нүүргүү алдарчдаа ерөнхийдөө гэрээ хийсэн юм шиг байна. Тэгээд одоо энэ King's Landing-д нүүргүү одоо бурхад хурж ирээд нүүргүү алдарчд хурж ирээд тэгээд аллах хийгээд яваад баг. Тэгэхээр үүний ард бол нөгөө нүүргүү гаруудал байгаад байгаа юм шиг байна. Тийм учраас ямар ч гэрч байхгүй өдрийн цагаар аллах гэсэн ч гэсэн хинж ерөөсө олдохгүй ингээд ийм байгаад байгаа гэж бол ер нь бол таамаглаж байна. Ард нь тийм гарууд бол байгаа баха гэж таамаглаж байна. За тэгээд захиа нисгсэн тийм ээ. За тэгээд тэр захианы хэсгийг бол орхиж өдөө нэг онц хэсэг бол биш баг. Ингээд сүүлийн сценыг бол хэдүүлээ хамгийн сүүлийн хэсэгт орол ингээд ярий гэж бол бодож байна. Тэгээд төгсгөлд нь бол яаж байгаа гэхлээр яагаад бас нүүргүү бурхад байсан бэ гэж бодглохлоор төгсгөлд нь манай демон тэ цагтаа нарын байранд ороод ирсэн чинь яасан байсан бэ гэхлээр демоны туслахуудыг зааж байгаа. Ингээд туслахуудын бүгдийг алцсан байсан. Өрөөнд нь алаад ингээд бичсэн байсан тий. Тэгээд ийм зүйлээр ингээд юм бол систем нь болж байна. За дараагийн ярих Ormond High Tower. За ингээд Ormond High Tower-ыг хэдүүлээ. Тэр захиа хэрдгээс эхлээд ярьчих гэж бодож байна. За тэр сценийг болоод тэр их төр очих guys. За Ormond High Tower. Ormond High Tower дээр өнтэй шатар тоглож байна тийм ээ. Шатар тоглож байгаа сцен бол гарч байна. За тэгээд яг энэ дээр болохоор түүхийн тухай ярьж байгаа ш тийм. За түүхтэр болохоор ингэж аахгүй. Дээрэн бол дээрэн таргарын шүү дээ. Таргарын удмын хүн тийм ээ. Ер нь бол. Тэгсэн чинь хэн болохоор одоо Ormond High Tower болохоор чи High Tower авгийн түүхийг судал те High Tower авгийн тухай яар. Тэгээ High Tower-ыг бол дээд авахтан. Тэгээ энэ авахтан тэгээ чи үүнийг судлах хэрэгтэй. Эдний стратеги судлах хэрэгтэй. Таргарын бол одоо бохир цустай тэр бол гажуудсан чөтгөртэй гэрээ хийсэн хүмүүс тийм ээ. Тэгээд луу бол одоо үзээрийн муухай юмтаа. Тэгээд нөгөө Мария Мартелийн тухай ярьж байгаа байхгүй. Тэгээд Мария Мартел ийм овжин сэргэлэн залтай байсан тийм. Бид ч гэсэн ийм овжин сэргэлэн залтай бол байх хэрэгтэй. Тэгээд High Tower овог бол Таргаранаас ч илүү ийм овжин одоо эртний дээд удмын мундаг овог. Тийм учраас чи бол одоо High Tower овгийн хүн гэдэг юм ярьж байгаа шүү дээ. Яг хаа цаад санаа нь бол яаж байгаа гэхээр ерөнхийдөө тэ одоо тарарын удмын хүмүүс луу эзэмшдэг, High Tower овгийн хүмүүс луу эзэмшдэг гэдэг ийм санааг им залжин байдлаар гаргаж ирж байна. Дээрээс нь High Tower овог бол хаан ширээнд суугаад тэгээ тараранчууд бол хинж биш юм а гэдэг ийм залжин санааг бол ерөнхийдөө гаргаж ирж байна. Тэгээд хоёрдугаарт болохоор манайх яаж байгаа гэхээр ерөнхийдөө манай санаа нь ойлгомжтой болсон тийм ээ. Тамблтоныг эзэлж Тамблтон гэдэг энэ жижиг хотыг эзэлж авч байгаа шалтгаан нь яг Мария Мартелийн тэр партизаны дайныг хийхэд бол маш зөв таахдаг байсан байна. Яг тэр таахын дагуу ажиллах юм байна. Тэгэхээр хот дотор орсон. Хотыг бол тэр чигээр нь галдан шатаж чадахгүй. Энээрээ галдан шатаж чадахгүй. Тэгэхээр партизаны дайн хийхэд хамгийн тохиромжтой. За тэгвэл King's Landing-т хамгийн ойрхон тийм учраас саяны шиг ингээд мэдээ авгаж авалцаад байж болно. Хоёрдугаарт King's Landing хот дотор High Tower овгийн цэргүүд мэдээж байгаа. Тэгээд High Tower ингээд дотроос нь ингээд одоо цэргүүдийг устгаад Ренерийг бол дотроос нь идэж эхэлж байгаа. Тэгээ мөн адил яг партизаны тактикаар ингэж явж байгаа. Тэгээ King's Landing хотыг эзлээд авна. Үүний дараа манай Дэрон Таргараныг бол одоо тийм ээ хаан ширэнд суулгана. Гэхдээ Таргарын овгийн гэтээ луугүйгээр суулгаад ингээ High Tower овг ерөнхийдөө хаан ширэнд суух гэдэг тиймэрхүү юм ерөнхийдөө юм санаатай тий. Тэгээд мэдээж Дэронд бол одоо суртал хуулгыг бол ингээ ярьж шүү дээ. Ингээ юм зал хэрэглэнэ гэдгийг бол ингээд ярьж байна. Тэгээд ийм хэсгийг гарч байна. За тэгээд үүний дараа дүрс шилжээд яаж байгаа гэхлээр мань хүн ингээд ялагдчихж байгаа тийм ээ лууг түлхээд ингээд ялцж байгаа ш тий. Тэгүн гутаа лууг түлхээд ялангуутаа дээрэн мал яаж байгаа айж байгаа. Тэгээ айжгаас гарч байна. Тэгэхээр нилээн манай Ormond High Tower бол ерөөсөө уураа байж чаддгүй гар охны. Тэгэхээр High Tower-ыг уурлуулахаас бол манай дээрэн манай л айж байгаа гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр нилээн атгандаа байлгадаг гэдгийг бол ерөнхийдөө харуулж байна. Тэгээд High Tower, Ormond High Tower-ын төлөвлөгөө бол ерөнхийдөө иймэрхүү төлөвлөгөөд ийм залжин төлөвлөгөөр гаргаж байгаа гэдэг нь бол ингээд ойлгомжтой боллоо. За дараагийн ярих сцен болохоор Laris болон Aegon 2 те. За Laris Aegon 2 маань юу хийгээд яваад байна вэ гэдэг дээр хэдүүлээ очие. За энэ ч явж. Дахин тэр сценыг гаргаад ирхээ. За энэ хоёр маань ингээ ойд явж байгаа. Тэгээ Laris маань Aegon те. Aegon Laris ууралж байгаа. За яа нэг ингээл ууралж байгаа. Тэгсэн чинь Laris Aegon бол хэлж байгаа тийм ээ. За чи бол хинч бишээ.
чи бол юу ч бишээ те чи муу хаан байсан гэдэг мань хүн ингээ шарын малтсан байдал хэлж байгаа. Тэгээ энэ бол яг Лайрис бол уурандаа ч юм уу хэлсэн зүйл биш байх гэж бодож байна. Харин яаж байгаа гэхээр мань хүн бас нэг санаа агуулж байгаа тийм ээ. Мань хүнийг хурцлж сургаж байгаа. Тэгээд төлөвлөгөөтэй л мань хүн иймэрхүү доромж үгийг Эгонд бол хэлсэн. Тэгээд Эгон ч үүнийг нь хүлээж авсан. Мань хүн гутарсан. Тэгээд одоо Лайрис Эгон хоёр юм ингээд Эгон те ерөнхийдөө нөхцөл байдлыг ойлгоод суралцаад явж байгаа юм шиг надад бол ингээд санагцсан. За үүний дараа энэ хоёрыг яг эвлэрээд ингээд хамиг сууж ирсэн чинь 7-5 гэж гээд Лайрис хэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хэн ирсэн бэ? Тэгээд Тайлан Ланнистер амьд байсан байна. Тэгээд нэгдүгээр тулааны дараа далаар унсан Тайлан Ланнистер тэгээд Орос руу галуу болж байгаа яасан гэхээр одоо гараад ирж байна. Тэгэхээр манай Тайлан Ланнистер амьд байж таарсан байна. За ингээд энэ гурав бол ингээд нийлсэн. За Тайлан Ланнистер маань гараад ирсэн. За тэгээд дараагийн стен яаж байгаа гэхээр Тайлан Ланнистер Эмэнд хоёр бол одоо хоорондоо ярилцж байна тийм ээ. Дэж интерес гарах. За уучлаг. За Лайрис Тайлан хоёр ярилцж байна. За энэ дээр яг ер нь бол юу болж байгаа гэхээр энэ хоёр нэг нь бол одоо юу руу хай гарден руу биш ээ. Хай гарден руу хааныг авч явъя л гэж байгаа. Нөөд нь болохоор үгүй эсэс рүү тэв рүү явна гэдээ хоёр юм зөрөлдөөнтэй байгаа. За энэ дээр болохоор ийм тамаг байна. Ер нь бол Лайрис бол Тайланд хоёр бол ер нь бол эсрэг тесрэг бодолтой. Тэгээ хоёулаа хааныг ашиглаж байгаа одоо Эгоныг ашиглаж байгаа буцаад хаан ширээндээ суулгаад эрх мэдэл хүргэх зорилготой хоёулаа. Гэхдээ зорилго нь хоёулаа өөр төшөө чиглэж байгаа. Тийм учраас энэ хоёр хоорондоо санал нийлж чадахгүй. Угаасаа нийлж чадахгүй. Ер нь бол дайсан гэсэн үг. Тайланд ч Эгоныг ашиглаад эрх мэдэл хүрхийг хүсэж байгаа. Тэгээ Эгоныг юунд төв авчрахыг хүсэж байгаа. Лайрис ч гэсэн бас Эгоныг ашиглах гэж байна. Тэгээ энэ хоёр бол ингээд нэг чигт бол угаасаа харж чадахгүй нь ойлгомжтой. За үүний дараа энэ газар байсан нэг цэрэг одоо Эгоныг мэдээд тэгээд Эгон түүнийг ингээд алж байгаа. Гэхдээ яг Эгон энэ залууг алж байгаа хэсэг бол Эгон хэр өөр болж байгаа, хэр хурц болж байгаа тий хэр суралцж байгаа, хэцүү байдлаасаа хэрхэн гарч байгаа, ааш авир зам хэрхэн одоо хувирж тий одоо ингээд зовлон үзээд ухаачхан царай бишээ зүгээр одоо ингээд ямартай ч юм тийм хурц байдал руу хэрхэн шилжиж байгаа вэ гэдгийг бол харуулж байгаа юм шиг надад бол ингээд санагцсан. За ингээд төгсөлийн хэсэг хэдлээ. Ренера дээр очие те. Ренера хатан дээр очие. За Ренера хатан House Free овгийн хадагтай Фрейтэй уулзж байгаа хэсэг хийсэн. Ренерагийн стенад эхэлж байгаа. Адрес стен дээр явж төрхий. За энэ систем тий. За энд юу болсон бэ гэхээр өмнөх сизон дээр Джейс тий ханхуу Джейс нас ордог Джейс маань яасан бэ гэхээр юу яасан байгаа. Джейс маань энэ House Free овог дээр очоод Ренерагийн тий талд ороо. Тэгээ үүний хариуд харан хаалыг энэ Free овогт өгнө гэж амласан. За ингээд харан хаалыг өгье гэж амласан. Энэ амлалтын дагуу House Free овог маань хойд Stark-ийн овгууд Stark-ийн армийг өөрийнхөө гарцаар Frey-ийн одоо гарцаар ингэж гаргуулсан баггүй. Усан гарцыг гаргуулсан. За тэгээ үүний хариуд харан хаалыг авахаар гээд ийм тохиролцоог бол хийсэн. За тэгээд тохиролцоог хийсэн. Үүний дараа яасан бэ гэхээр тохиролцоо хийсний дараа Jess бол нас орсон. Тэгээ одоо Renner болохоор яасан бэ гэхээр тэр амлалтанд хүрэхгүйгээр Эмондыг алсан хүнд харан хаалыг өгнө гэдэг ингэсэн. За ингээд хатагтай одоо Frey овгийн тий хатагтай Ренера дээр хурж ирээд тэгээд ягаад надад өгөөгүй юм бэ чи амлалтантай хүрсэнгүй шүү дээ гэдэг ийм хэсэг бол өнөхөдөө болж байна. Тэгээ энэ хэсэг юутай адилхан байгаа вэ гэхээр хэдүүлээ Game of Thrones-ы Robb Stark бааш тий. Ned Stark-ийн хүү Robb Stark яг ийм зүйл хийсэн шүү дээ. Тэгээд энэ Frey овгийн охинтой гэрлээ. Тэгээ өөрийнхөө армийг тэр гарцаар нь гаргуулад тэгээд охинтой нь гэрлэн гэж хэлсэн. Тэгвэл дараа нь амлалтаасаа ухраад тэгээ юу боллоо? Улаан хуран болоо тэгээ бүгд үхсэн шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо үүний үр дүнд Ренера гэдэг ямар үр дүн ямар үр нөлөө хүлээж байгаа болоо гэдгээс бол ерөнхийдөө бол айж байна. За тэгээд үүний дараа хадагта одоо Frey бол Ренерет бол нэлээд дээрэнгүү өнгөөс харьцаж байгаа тий. Хэрвээ одоо Viserys хаантай ч юм уу Daemonтай ч бол ингэж харьцаж чадахгүй харин Ренеретай ингэж харьцаж байна. Тэгэхээр тэгээ ер нь бол бас сэтгэлдээ бол ерөнхийдөө бас нэг хүндлэхгүй байна гэдгийг бол ерөнхийдөө бол харуулж байна. За ямар тач тэгээд хааны зөвлөлд суухыг хүссэн. Тэгээд дараагийн сценээс бол хааны зөвлөлд суусан байгааг бол ингээд харуулж байна тийм ээ. За энэ дээр нэг юм харуулдаг хэрэг.
байна. Зааж. Энэ нэг айгүй хөөрх сцен. За ингээ хааны зөвлөл. Одоо хатны зөвлөл те. За энэ дээр нэг айгүй хөөрх сцен байгаа. Тэрийг яаж харуулах вэ? За sorry guys байж байгаа. Хатаа төвчээр түлээж байгаа. За энэ дээр хэн байгаа? Юу. За энэ зөвлөлийн яриан дээр юуны тухай гарч байгаа гэхээр энэ Вандиш гэдэг нэг хотын тухай ярьж байна л да. Жижиг хот юм шиг байна. Тэгээд би энийг сайн мэдэхгүй. Тэгээ Вандиш хотыг болохоор Вейгер руу одоо эзэнгүй явж байгаа. Тэгээ Вейгер руу очиж шатаацсан. Тэгээд тэгсэн чинь Ренера энэ ягаад энэ хотыг шатаасан бол стратегийн төлөвлөгөө юу байсан бол Эмонд юу бодож байгаа юм бол гэдэг ингээ баахан юм яриад байгаа. Гэтэл зүгээр Вейгер руу очиж шатаацсан тий. За тэгээ Вейгер ягаад энэ хотыг шатаацсан гэхээр мань хүн угаасаа шатаан. Мань хүн гинэ луу угаасаа шатаан. Тэгээд луу бол маш урт настай маш олон тулаанд орж байсан. Тэгээд лууны одоо ааш авир ол ерөөсөө тийм тий. Ингээд ийм тогтворгүй тэгээд хүссэн зүйлэл луу бол хийдэг. Тийм учраас очоод зүгээр шатаацсан л гэсэн үг. За тэгээд үүний дараа одоо яг энэ сцен дээр тий Тор Мандерли тэгээд Фри хатагтай хоёр ингэ сууж байна. Тэгээд Фри хатагтай маань явтаж хааны зөвлөлд орсон. Тэгээд Тор Мандерли ингэ хатагтаад за энэ тийм байгаа, ийм байгаа гэдэг ингэ зөвлөгөө өгж байгаа. Энэ сцен бол амар инээдтэй хөөрхөн дүр шиг бол ингэ санагцсан. За тэгээд үүн дээр ингээд зөвлөгөө саяны тухай зүйлээ ярьсан. Тэгээд энэ дээр одоо Бела, Адам хоёр бол харагдчихэв. Тэгээд Бела Адам хоёр дөнгөж сая ирсэн. Тэгээд дахиад Вейгерийн араас явуул гэсэн чинь явъя гэсэн чинь Адам Белаг амраах хэрэгтэй. Тэгээд энэ хоёр бол мэдээж ах トゥ хоёр одоо төсөн төрлийн хүмүүс байгаа. Тэгээд Бела болохоор би явахгүй. Би араас нь дахиад явъя гэсэн тий. Бела болохоор яагаад явъя гэдэг байгаа гэхээр мань хүн бол хатан болох байсан. Тэгтэл Джейс бол үхсэн. Тэгээд одоо бол хинч биш болж байгаа. Тэгэхээр Ренерэ хатанд үнэлэгдэж байр суртаа байхын тулд ерөөсөө тэр байр суурийг олж авахын тулд хатанд үнэлэгдэж таалагдахын тулд ерөөсөө цаг наргуу одоо ингэж л зүтгэж байгаа. Тэгээ Адам бол хэлж байгаа чи амрах хэрэгтэй. Тэгээд юу ч болсон одоо би бол чиний талд байна гэдэг. Ингээ Бела Адам хоёрын харилцаа бол маш сайн байгаа гэдэг хэдүүлээ бол ингээ харж болж байгаа. За үүний дараа Демон бол одоо Ренерэг үгийг зөрөөд те үгийг сөрөөд цагдаа нарын яриг мөрднө гэдгсэн. Демондыг Вейгер араас явуул гэсэн чи явахгүй гэд. За тэгээд Демонд бол тийм ээ яг хоо Ренера зүтгэхийг бол би бол ингэж харж байгаа. Ренерад бол үнжээр зүтгэн гэдгийг бол харуулсан. Тэгээд хичээж байгаа дүр. Гэхдээ л Демонд бол угасаал зөрүүд өөрийнхөө хүснээрээ бүх зүйлийг хийдэг. Тэгээд хэний ч үгэнд ордгоо. Тэгээд хайлч энэ сесний бүх сесний турш Демонд имэл байсан. Тэгээд имэрэл өрн байна. Тэгээд Демон бол имэл байсан яг имэрэл байна. Тий. Тэгээд тэгтээ одоо мань хүн бол ямар тааж бол хичээж байгаа гэдэг юм бол ерөөхдөө бол харагдаж байна гэдэг бол харж байна. За тэгээд дараагийн сцен болохоор яг дараагаас нь болохоор хэн бэ? Нэг дүрийг ярихаа мартах гэж байж байгаа. Энэ дүр. За энэ хэн бэ гэхээр энэ болохоор Линда Миси гэдэг дүр байна. За энэ дүр болохоор бүр анх одоо season 1-р season дээр те Ренерэ маань төрж яхад анхны одоо Джессиг тий одоо Джесси төрж явах үед л одоо зүтгэжсэн одоо энэ шивгчин баггүй. Тэгээ маш олон season дээр дахин гарч ирж байна те. Тэгээд хэн ирсэн бэ гэхээр King's Landing-д хэн ирсэн бэ гэхлээр Joffrey маань ирсэн байх нэ. Joffrey Valerian боёо хамгийн баг хүн хар үстэй баг хүн биш лээ 3 дахь хүн хурж ирсэн байна. Тэгээ та уулзах гэсэн чинь Ренерэ уулзаагүй. Тэгээ дараа нь Ренерэ ингээ хүүгээ унтж байгааг холоос ингээ харсан. Тэгээд мань хүн яагаад одоо хүүтэйгээ уулзахаас айсан юм бол те магадгүй нэгдүгээрт маш их ядарч байгаа бах, маш их имиж байгаа, хоёрдугаарт сэтгэлийн шарахтай байгаа бах. Тэгээ хүүтэйгээ уулзахад хэцүү байдал шархан сэдрэх өмнөх хүүгүүдээ санах шархан сэдэрсэн болоо ямар тааж уулзахгүй байгаа. Тэгээ холоос харж байгаа унтчихт нь харж байгаа тийм сцен болж байгаа. Нэг хоёрдугаарт маш их завгүй байгаа. Тэгээд хэдүүлээ энэ дээр одоо нэг энэ сценийг энэ киноны турших сценийг харах юм бол Ренерэгийн сценүүд ингээл богино маш олон юм бол сцен байгааз. Тэгээ энэ яг юуг харуулж байгаа гэхээр Ренерээс маш их завгүй байгаа гэдгийг хэдүүлээ эндээс харж болж байгаа. Маш их завгүй байгаа гэдгийг харж болж байна. Тий тэр сценээр ингэж харуулсан болов уу гэж бол бодож байна. За үүний дараа шилжээд Ренерэ маань 7 бурхны одоо сефтний өргөөнд байгааг харуулж байгаа. За тэр дүүрсэн дээр очиж ирэх. За тий. За ингээд энэ их
ихний хэсгэндээ мань хүн ингээд энэ 7 бурхны өргөнд ингээд ланраа хүн сууж байгаа байхгүй ингээд залбираа сууж байгаа. Тэгсэн чинь демо шоолоо нээчих хэвчээ. Тэгсэн чинь энэрэ болоод өгөө. За яаж яхаар энэрэ бол 7 бурхан ингээд шүтдэг бас шүтэхгүй. Тэгээд юу хийж байгаа вэ гэхлээр одоо ард иргэдэд таалагдахын тулд их стептэн таалагдахын тулд их стептнэр өөрийгөө хаан гэдэг хүлээн зөвшөөрөхын тулд мань хүн улс төрийн тоглоом хийж байгаа. Тэгээ шоу хийж байгаа. Тэ тэгээд дэм хэлж чи яагаад ингэж байгаа вэ? Энийн хэрэг байхгүй шүү дээ гэдгсэн чинь энээр болохоор байна аа. Би энэ идэр таалагдах хэрэгтэй байна гэж хэлж байгаа. Тэгээд дээд Валери хэлээр ярьж байгаа шүү дээ. Энэ дээд Валери хэл ямар гой сонсогдож байна те. Энэ дээд Валери хэл суртал гой бол санагдсан. Тэгээд дэмон болохоор хэлж байгаа шүү дээ. За чи чамд ийм зүйл хэрэггүй шүү дээ. Хоёлаа лууга унж очоод эсэс тавиг эзэл. Доорныг эзэлчихээ л да. Тэндээс маш их алт болоод ирээ л да. Ард иргэдийг хаял та тий. Чи юундаа ингээ анхаарал та гэдэг юм ярьж байгаа. За ер нь бол яг хуу одоо энэ дэвтвэл яг хоёр зүйлийг яриа. Бус төсний орхиод. За нэгдүгээр болохоор Ренера маань нэг талдаа бол маш буруу тактикаар яваад байгаа нь бол үнэн. Тэр болохоор хит их ард иргэдэд анхаарад ноёдуудаа цэрэг цагдаа тий ялангуяа нөө алтан нөмөрхтөн буюу цагдаа илүү зэвсгжүүлэх, илүү хүчрхжүүлэх, хамгаалах зүйлээ хийхгүйгээр ард иргэдэд л таалагдах гэдэг ингээ оролдоод байгаа. Энэ нь бол мань хүний аюулгүй байдлыг бол байхгүй болгож байгаа. Хоёрдугаарт ноёдуудынхаа эсрэг болж эхэлсэн тийм ээ. Тэгэхээр бас ноёдуудын эсрэг болно гэдэг чинь бол байр сууриа алдахын маш том өөрөөс нь уруух маш том зүйлийг бол бий болгочихж байгаа. Тэгэхээр улс төр тактикийн хувьд бол мань хүн бол маш буруу зөвлөгөө, ер нь буруу тактикаар яваад байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт мань хүний хоёр талд нь байгаа одоо хоёр зөвлөх нь хоёулаа бас ер нь маш буруу зөвлөгөө өгч байна. Мессери бол ерөөсөө ард иргэдэл хоолойг, ард иргэд дийлдэхтэй, ард иргэдэл юм бай гэдэг. Яг нь үнэн санаа нь бол зөв боловч яг энэ дайны цаг үедээ яг энэ цаг үед бол маш буруу тактик бол байгаад. Нөгөө талд нь дэмон болохоор ямар зөвлөгөө өгдөг. Ерөөсөө лууга унж очоод идлээл бүгдийн шатаагаал алаал хядаал ингээл хайчаа гэдэг л ийм хоёр шүү. Тэгтэл мань хүнд яг улс төрийн политикэлтэй маш улс төрийн зөв зөвлөгөө өгөх хүн ерөөсөө байхгүй. Ото хай тавч байхгүй. За тэгээд Харин Стронгч байхгүй те эдэр шиг ийм мундаг юм улс төрч хүмүүс бол ерөөсөө аль нь тактикал ийм хүмүүс ерөөсөө байхгүй байгаа. Тэгэхээр ийм аюул байгаа. За хоёрдугаарт ярих зүйл нь юу вэ гэхээр Ренера 7 бурхныг яагаад шүтэхгүй вэ гэдэг. За ер нь бол ингэж байгаа. Таргаранчууд бол Валерийн угсааны хүмүүс байхгүй. Валерийн шүтлэгтэй хүмүүс гэсэн. Тэгээ эдгээр бол Валеричуд болохоор ерөөсөө лууг тий тэд нар лууг эзэмссэн. Тэгээд өөрсдийн соёлтой, өөрсдийн хэлтэй, өөрсдийн одоо ингээд өвөрмөч ёс заншилтай ийм хүмүүс. Тэм учраас эдний хувьд бол энэ 7 бурхны шүтэн мүтэнд энэ шашин шүтлэг бол тийм үнэхээр сонирн биш. Эдгээр бол маш өөр соёлтой хүмүүс байхгүй. За тэгээд Westeros төв дээрээ Westeros төвийг эзлэн захирч сууж байгаа хүмүүс болохоос биш. Энэ яг энэ одоо анхны хүмүүс андалчууд ч юм уу accept ч юм уу энэ бурхтууд нүргүү бурхт эдгээр алийг шүтдэггүй юм өөр одоо ихтгэл үнэмшилтэй өөр үзэл бодолтой ийм хүмүүс. Тийм учраас одоо энэ ингээд их өөр юм шиг яриад байгаа шалтгаан нь бол ерөөхдөө тийм байна. За ингээд дараагийн за тэгээд мань хүн бас нэг зүйлийг хэлсэн шүү дээ. Одоо хүмүүс бол чамааг бол одоо демондыг бол одоо ингээд чамааг мундаг гэж түүх бол ингээд ярина тий. Харин намайг бол ерөөсөө ярихгүй. Би харин энэ ингээд юу ч чадахгүй сууж байна гэдэг. Тэгэхээр бас өөртөө өөртөө итгэлгүй байдал тэгээд хүмүүст бусад үнэлэгдэхгүй байх үедээ гэдэг тэр айдсаас одоо айгаад тэр айдс нь өөрийг ингээд дагуулж байна гэдэг бол харуулж байна. За ингээд дүрс хэлжээд төгсгөлд нь яаж байгаа гэхээр одоо демон тэ нөө зоосыг олоод Ренера дараа өгч байгаа. Тэгээд одоо аль эртэл тэднийг шатаах байсан юм а тэ тэр Тамблтон хоттоо хамт шатаачих байсан юм а гэдэг санааг бол хэлж байна. Тэгээд энэ дээр болохоор демондын одоо нэг зүйл тийм ээ. За ингээд тэгээ демондын нэг зүйл болохоор демонд ингэж аахгүй ерөөсөл ингээд Ренерад ингээд зоос өгснөө ямар ч шийдэл ярихгүй яваад өгч байгаа. Тэгэхээр мань хүний одоо зан характер те үзэл бодол нэг тийм байгаа. Ингээд ерөөсөө туслахыг хүсэхгүй зүгээр л те ингээд өөрийнхөө бүх зүйлийг шийдэхийг хүсдэг те. Гэтэ өөрийнх нь шийдвэр хизээж зөв байгаагүй, өөрийнх нь шийдвэр яг зөв ерөөсөө дагуулж байгаагүй тийм ээ. Өөрөө шийдэж хийсэн зүйл бүгд аллаг болсон, аллаг дайнаар хөтөлсөн гэдэг ийм л зүйл бол ер нь бол байгаамаа. За ингээд төгсгөлийн сцен хэдүүл очие. За төгсгөлийн сцен болохоор за нэгдүгürt эхний сцен болохоор Кристен Кол ой дунд харанхуу тэгээд голд нь гал асцсан байгаа. Тийм ээ. За энэ зүйл ингээд энэ сцен харж байна те. Тэгэхээр Кристен Кол ахаар цэргүүдтэй төгсгөлийнхаа үгийг хэлж байна. Эцсийн үг хэлж байна. Хэдүүлээ ерөнхийдөө мухардсан те
ингээд туйлдсан, ядарсан, тэгээ айрамгүй болж байна. За тэгээд яаж байгаа гэхээр за хідүүлээ. Тэ одоо эцсийн хүртэл тулдаад тэгээд үхцгээе. Тэгээд би бол яг энэ киноны одоо энэ ангийн нэр шиг би бол өвдөг сөгдөхгүй бас би бууж өгөхгүй. Тэгээд хідүүлээ эцсийн хүртэл тулдаад ингээд үхцгээе гэдэг ийм шантарсан. Тэгээд төгсгөлийнхаа ингээд юмыг хүчийг шавхаад дуусж байгаа юм шиг ийм дүр зургийг бол ерөнхийдөө бий болгосон. Хоёр дахь нь болохоор Алисент тэ Алисент Хелен хоёр тэ харанхууд яг харанхуу сцен. Тэгээд харанхууд галтай тэ тэгээд яаж байгаа гэхээр мухар өрөөнд ороо хажуугаар нь муур гүйсэн тэгээд галаа алга болгоо тэгээд мухар өрөөнд ороод ингээд хоёр талаасаа түгжигдээд тэгээд яг цохронгоо барж байгаа тэ ингээд одоо залхаж байгаа тийм сцен. Тэгээд сүүлийнх нь болохоор демон. Тэгээд демон тий мөн адил яг ханахууд тэгээд гал ирдсэн. Тэгээд өөрийнх нь одоо цэргүүд демондын царай тийм яа ямар хойстон тавьчихлаа. Тэгээд демондын царай тийм ээ ингээд царайны хувирлна. Ингээ харамссан, гашуудсан тэгээд цөхөрсөн. Тэгээд залхсан. Ингээд энэ царайны хувирлыг бол демонд манад харуулж байгаа. Тэгээд яасан мэхээр хотын цагдаанаудыг бүгдийг алчихсан байсан. Тэгээд энэ дэжгийн алсан мэхээр мэдээж нүүргэн хүмүүс алсан баг. Нүүргэн хүмүүсийн алуурчд одоо шашны алуурчд алсан баг. Тэгээд ингээд ийм ханахуун дунд маш бүдэг гэрэлтэй, маш бага итгэл байна. Тэгээд итгэл нь алдраад энэ хүмүүсийн итгэл алдарж байна. Энэ дайнаас бүх зүйлээс залхаж байна, цөхөрж байна гэсэн ийм зүйлүүд. Тэгээд мэдээж тал талд олон хаадууд гарч ирж байна. Өрсөлдөөн бий болж байна. Тэгээд ийм тэгээд эцсийн одоо үр дүн нь болохоор итгэл одоо төрөөд дуусж байгаас харин итгэл нь алдраад тэгээд хин хиндэ биедээ бууж өгөхгүй бас биенийхээ өмнө сүгдэхгүйгээр үхэд дуусъя гэдэг ийм мөнгө аястай анги бол байлаа. За ингээд хэдүүлээ эпизод 6-аараа уулзцгаая. Улаар Маргорис бай.